Бидний удаагийн дугаартай Mobicom корпорац хамтран ажиллалаа. Mobicom корпорацаас Азийн 25 супер шагналтай урамшууллаа зарлжээ. Ердөө 14,000 голд түнээс дээш үнийн дүнтэй нэгж эсвэл датагаар уцаад цэнэглээд Toyota Land Cruiser 300 GX-R автомашин эзэн болох нь байна шүү дээ. За юу цаанда миний хайрт үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ согтуу өвөө Рик ба түүний бүтлгүү бүксөрөөр иргсэн зээхүү болох Морти болон тэдний гэрийнхний учир нь үл болох токсик харилцааны талаар өгөх Рик ба Морти зурдаа 4-р бүлгийн эхний хэсгийг хүрэхэд бэлэн боллоо. Ингээ та бүхэн маань тулан сууж таалан үзээрэй дээ. Ингээд 4-р бүлгийн эхний анги эхлэхэд манай ээж өстой өнөр өтгнөөрөө ширээн дээрээ суугаад өглөөний цайгаа ууж байваа. Энэвэр Морти, Джессика хэмээх ангийнхаа краш охины инстаг стоктож байтал гинт хажуунаас нь самар орж ирээд бүү юм боллоо. Тэгсээр хэрүүлийг Жерри Рик рүү чиглүүлээд бүр хідэн үг хаяадч Рикийн оюун санаа шаад өөр газар явж байгаа шүү дээ. Тэгсэн яасан гэхээр эндэрж сунгуудаа шууд гэрүүлийнхэнтэй автоматар хариу өгдөг тийм горимоо асаацсан юм байна л да. Тэнхүү бодлогоор Рик ч удахгүй буцан ирэхтэй. За би өглөөний цайгаа уугаад дуусчлаа. Аль Морти, явъя. Хоёулаа өглөөний таастыг авах хэрэгтэй байна. Гэжлээ төөрхийн Мортиг маань хоолоо идэж дуусаагүй багтан чирээд аваад гарлаа. Түүнийг харсан Бэтч "Аава, та одоо үүнийг өөрөөр хийдэг болсныг мэдэж байгаа зү?" гэж Рикэд хэлэхч Рик хөөрхий дуртай дургуун Мортигоос "Морти ээжийн надтай хамт өглөөний тааст болохоор яваачтай гуй" хэмээн Мортигоос бөөн уур болж асуув. Өвөөгөө инкийг харсан Мортич "Асуусанд баярлаа. Тэгийг би явнаа" гэж хэлснээр энэхүү ангийн маань адал явдал эхэллээ. Энэхүү удалгүй үзэг солигдоход Рик Морти хоёр нэгэн гариг дээр ирээд өглөөний таастай хайгаар явж байлаа. Тэр нь яадаг таастай гэхээр барьсан хүн нь өөрийгөө ирээдүйд яаж өгөхийг олж хардаг юм байл та. Гэхдээ тэнд нэг асуудал байгаа. Ямар асуудал вэ гэхээр тастыг барих үед нөгөө барьсан хүн нь өөрийнхөө өгөх болох олон сая боломжуудыг хардаг болохоор яг аль нь вэ гэдгийг хэлэхэд хэцүү байдаг гэж. За тэр ч яах вэ. Тэгж очоод тастыг сайхан хулгайлаад явж байтал гинт Рик Морти хоёр дээр тастын дээрэмчтгээд хідэн үл утга царайтай нөхдүүд бөөн бужигнаад хариу. Ингэж баахан хари гаргийн хүмүүстэй буудалцаан дунд ороод байж байхдаа Рик Морти хэлж байгаа л та. Одоо би жамдын тастыг хэрхэн ашигладгийг харуулъя гээд тастаа тухныхаа голд скотчор наачлаа шүү. Тэнгүүтээ Рик нуугдж байсан чулууныхаа араас гарангуудаа энэ нөхдүүд хэрхэн өөрийг нь алж болох ирээдүг харж байгаад Матрикс дээр гардаг шиг сонь сонин хөдлөн хийж байсан бүгдийг нь алаач. Аргагүй л дээ манай Рик бол. За ийхүү манай хоёрын ээлжид барцад арилсны дараа Рик нөгөө тастуудыг хамж хайрцагт хийгээд буцаар боллоо. Гэвч яг энэ үед нь Морти чинь салгалаад зүгээр чадлагүй нэг аваад халаасандаа хийчихв. Ер нь бол ингэж хулгай ин гэдэг чинь өвгийнх нь нэг юм яваал байна л та. Ген. Ийхүү тастыг нь аваад өөрийгөө хэрхэн өгөхийг харж байсан Мортич гэнэт тэр дунд нь хөгшин Джессикаг олж харлаа. Тэр үхэл дээр нь Мортич тэр Джессикаш тэр хоёулаа өтөлсөн бөгөөд ерөнхийдөө Джессиктэй хамт өгдөг үгэл юм байл та. Түүнийг харсан Мортич "Джессика, би Джессиктэй хамт үхмээр байна" гэдэл ирээдүгөө бодит болох гэд үхлээд даган алхаж эхлэвэ. Яг нөгөө шугамын радио тайруулж сонсдог шиг. Гэхдээ үүнийг манай 30 гарсан хөгшчүүд мэддэг байх л та. За тэр яах вэ? Тэгж Джессиктэй үхэх ирээдүгөө дагсаар явсан Морти сүлдээ Рикийн нисдэг машин гэхүү онгоц гэхүү сансрын үлэг дээр тулангуудаа Рикэд хэлж байгаа. "Хөөе Рик, би чиний машиныг барьж болох уу?" гэж асуулаа. Тэрийг сонсон Рик хариуд нь "Одоо л нэг миний мэдэх Морти ярьж байх чинь" гэж хэлээд Мортиг машиныг барихыг зөвшөөрөв. Түүний дараа Мортич машиндаа суугаад жолоодохдоо нөгөө балай Джессиктэй хамт үхэж байсан ирээдүгөө дагаж танигтнэ. Тэгэхдээ бүр яг согтуу өмшөж жолоодж байгаа юм шиг. Үүнийг харсан Рикч Мортигийн жолоог булааж авах гэж орлоход нь Морти эргүүтээд "Битгий намайг буруу үхлээр үхүүлэх гээд бай" гэж хэлээд Рикийг цаашаа жижих вэ. Ингэж Мортигийн энэ үйлдэлээс бүхнийг ойлгосон Рикч "Юу вэ Морти? Чи үхлийн таастаас авцсан юм уу?" гэж уурлаж гарахт нь Мортич салгаж явсараад нь газар мөргөөд ост орлоо чааваас. Харин ингэж осолдоход нь Рик шууд ур талыгаа цонхоор нисээд хатан дээр унаад өгчвэ. Яаж байгаа юм дээ Морти минь өвөөгөө. Түүний дараа Мортич сандраад новш гэвэж байтал гэнт ардаас нь Рикийн хологром дүрс гарч ирлээ шүү. Гэхдээ тэгсэн энэ бол Рик Мортигийн нугсан цуулгасан чипнес гарч ирж буй дүрс юм байл та. Энэ дүрс болохоор Рикийг үгсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заадаг гинэлтэй базар байна. За энэхүү Рикийн хологромч Мортид хэлж байгаа. "Машины ардлаас тэрүүрэн буу аваад Рикийн булчингийн үлдэгдлийг сороод клоныг нь гаргаад ир" гэж зааварчлав. Түүнийхэн дагууч Морти хийж байхдаа Джессикатай үхэж байгаа үхэл нь өөрчлөгдөхийг харлаа. Тэгээ хэлэнгүүд нь шууд "Үгүй би тэг чадахгүй Джессикатай л үхнэ" гэлд Рикийн хологромоос нь тас зурж гарав. Ингэхээр л болохоо болдог шүү Морти минь. Ингээд үзэг солигдоход Рикийн бүтээсэн үхлээс аврах машин ажиллаж эхэлвэ. Тэр нь яадаг вэ гэхээр Рикийг үхэнгүүд өөрийнх нь оюун ухааныг Рикийн хуулбар руу шилжүүлдэг юм байна л та. Гэхдээ Рик ч нөгөө залуу Рик гээд орилоод байдаг анги дээр өөрийнхөө хөлбрүүдийг устгацсан байдаг. Гэтэл яг тэрний гайн тарч Рик нөгөө өөр ертөнцид Рикийн биеинд яваад орчвоо гэж. Түүний дараа өөр биеийн шинээр орсон Рикч гарангуудаа тэр ертөнцийн Риктэй уулзтал тэр хар олон мянган ертөнцөөс фашист Рикийн ертөнцөд очсон байлаа. Карма шүү дээ Рик, карма. Тиймхүү эхлээд Рик фашист хөлбөртөйгээ ярих гэж үзлээ. Тэгсэн хэл амаар үзэх гээд болсонгүй. Цаатхан сүлдө бүр алан талан дээрээ тулав. Тиймхүү Рикч яага мэдгүй атсан шалаанд ороод байж байтал фашист Морти орж ирээд өөрийнхөө Рикийг аснаа. "Би хуучны Рик Морти хоёрын адил явдлыг хүсэж байна" гэж хэлээд Рикийг барьцаалаад аваад гарлаа шүү. Базар маа гэж. Ингээд барьцаанд орсон Рикч нисэж явахдаа Мортиг тархитаж зориуд Мисс X-ийн хайрцагнаас Мисс X гаргаж ирээд фашист Мортиг алуулах гэж салгаж байгаа дахиад өгчлээ. Бүтгэхгүй нэр.
За эндээс хойш бол Рик маань сам хорхон фашист ертөнц жигмэл баавган фашист ертөнцүүдэд очиод нэлийн барцтай толов. Ерөнхийдөө төрлөө болохгүй төөрч өглөөж аваас. Харин энэ үеэр нь дэлхий дээр буцаж очсон Морти чинь тастынхаа харуулж ирээдүг дагаастай жинхэнэ бужигнууж байлаа. Гэхдээ азар гэхүү тохиолдлоор гэхүү ингэж мэдрэлж явах үеэрээ бүр математик хичээл дээр онц гарахаар болоод сургуулийнхаа бүтэхгүй гартаа зодлохоор болж молоод юу ч болоод байгаа юм те. Тэгээ бас Джессика дээр төгөж очингууд ирээдүй сарнаад байсан болохоор Морти чинь Джессикатай ярихгүй байхаар шийджээ. Харин ярихгүй юм бол яаж Джессикаг панаалдах гэж байгаа юм бол доо. За энэ хүү тастад өөрийнхөө амь амьдралаа даатгсан Морти чинь сүүлдээ нөгөө сургуулийнхаа бүтэхгүй гартаа алцгаар болжээ. Энэ үеэр холограм Рик Мортиг ятгах гэж гүм олоодоо утсан ч Морти маань тас зөрөөстэй. Сүүлдээ Морти нөгөө зодтолдож байсан гараа алж хаянгуудаа нэмээд баахан цагдаа магдаалаа бөөн бүдлэн тарьж гарлаа шүү. Морти маань ер нь Риктэй аялдаг болсноос хойш ер нь хүний амийг бол юм чинээ тоогоо хэлсэн байгаа шүү. Амар. Тэгж баахан хүн болсныхаа дараа Морти ч үүж болоогүй юм шиг өөрөө буугаад өчлөө. Түүний дараа Морти шүүх хурлаар орохдоо тастай ашиглаж яаж зөв үг хэлэхээ олуулж энтер. Ингээд тэрээр тастынхаа хүчээр шүүх хурлын шүүгчээ панаалдаж чадсан Морти ямар ч гин буруугүй болоо судлагдлаа. Харин энэ хооронд Рик чинь төрлөө хайж явсаар хэдгэн Рикийн ертөнцид яваад очлоо шүү. Тэгсэн энэ ертөнцид тарин ашгүй фашистуудгүй ертөнц байж таарлаа. Бурхан минь гэж ашгүй дээ. Ийхүү фашист ертөнцүүдээр хэрэн хэсэж баахан алуусан Рикч хэдгэн Риктэй танилцсангуудаа гэрийнхэнтэйгээ хамт хоолж гарлаа. Гэтэл энэ хэдгэн Рикийн гэр бүл чинь ертөнцийн 60 хөлтөө Golden Fall буюу Мортигийн математикийн вагшийг амдаар нь идэж авлаа шүү. Базарвана. Энэ хэсэгт хэдгэн Рик гэрийнхэнтэйгээ хэрхэн эвтэй найртай аж төрдөг нь бас гараад амжив. Рикч ядж энийг болохоос ураад таваасаа тий. Тиймгүй хэдгэн Рик хоолж дуусныхаа дараа Рик дуртаяа тусаж Рикч иргэн өөрийнхөө ертөнцөд ирлээ. Тэгтэл Морти аль хэдийн бөөн бужигнаан үүсгээд амтсан байв. Морти сүүлдээ өөрийгөө нэг том аимшиг тарь гаргийн амтан болгон хөргсөн ба Джессикатай хамт төгшөрч өхөн энэ бол сайхан амьдрал гэж мэгээд Джессикагийн цагаан сүлээд тусчээ. Ийхүү Морти ч яа бүх юмны бодийг хөдлөөд байж лашгүй Рик. За тэгээд хэдгэн Рикийн хамтаар хурч ирээд Мортиг зогсоолоо. Гэвч үүний дараа Мортиг эзлээд байсан харь гаргийн амтан холограм Рикийг барьж авангуудаа жинхэнэ хүн болгоод тав. Үгүй тэгснэ. Одоо та нарыг алан заа юу гэж мэгээд Мортиг дөнгөж дарж авч байхад нь бас юу вчтэй. Гэхдээ нэх удсан ч үдээж хаваас учир нь хэдгэн Рик чинь биетэй болсон холограм Рикийг ганц хатгаж хаяад л алчив. Бас амар гоц. За ингэж бөө юм болсны дараа Рик Морти хоёр овоо эвлэрээд хамтдаа Самар руу орж гарснаар эхний анги өндөрлөлөө. Хоёрдугаар анги дахин Жеригийн гэр бүл өглөөний цайгаа ууж уугаар эхэллээ. Энэ үеэр Рик Глюти гээд нэг дадлагчч энтертэй болцсон байлаа. Одоо Рикээс юу сурч авах гэж байгаа юм бол доо энэ нөхөр. Хамгийн сонирхолтой нь тэр дадлагчч чинь толгой дээр миний апыг бити өгжүүл гэсэн бичгтэй байлаа. Ер нь тэрнийгээ дагавч хүн болгоноос өө ямар сонирхолтой юм бэ? Надтай ап өгжүүлэх үү? За тэгээ ап өгжүүлэхгүй үсттэй энтер гээд апч өгжүүлэхээр одоо яадаг ч юм байгаа бүүм. Тэнхүү шарвин идэж дууссан Рикч босонгуудаа за сайхан боллоо. Өө явж сур харуулаа гэж хэллээ. Үүнийг сонсон Самарч Рик нөгөө өөрийнхөө баадаг нууц газар руу явах нь дээ гэж хэл. Түүнийг сонссон Рик Самарт тонил цаашаа гэж хэллээ шүү. Адаар ааштай гэвэл таарна. Харин үүний дараа Жерич бас би яаж дутах уу гэсэн шиг босож ирсэн ээ. Тэгвэл би том хүн шиг баалаа гэж хэлээд бас баахаар явлаа. Ер нь баахал гидс үзэний асуудалтай хүмүүс те. Гэхдээ Жери ингэхгүй бол яаж Жери болох вэ те. За тэгээд өглөөний гадагшлуулалтаа сайхан хийсэн Жерич гарч ирээд байж байхдаа Рикийн дадлагчтай яриа өдөж гарлаа. Тэгсэн нөгөө нөхөр нь мэдээж асуудаг ёсоор ап хийхгүй юм уу гэдэл ярьшигтай тохорн Жерич сонирхсондоо. За ямар ап хийж өгмөр байгаа юм гэж асуудал нөгөөх нь чиний хүснийг гэж авлаа шүү. Үнийг сонсон Жерич. За тэгвэл яг 50-50-аар тохирё гэж хэлснээр энэ анги эхэллээ. Бурхан минь одоо юу л болдог бол доо энэ анги дээр. Үзэгд солигдоход Рик зөвхөн баахын тул та хоолын сансар өгтргүү нэгэн маш гайхамшигтай байгаль дээр иржээ. Хараачийн тэр гариг нь зөвхөн Рикийг тайван байхад зориулагдсан болтой шүү. Бараг амьд хүн амтан гэдгээр юм байхгүй. Бас энэ байгалыг нь бодвол Рик хийсэн байгаал да. Тэнхүү Рик нэг сайхан хүндэрч аваад байж үтэл гэнт жорлонгийн ойрцоо нэгэн хуурсан мөчөр авч авлаа. Тэр мөчөд Рикийн хамгийн ихээр бараг хайрлж хамгаалan ирж баадаг газарт нь Рикээс өөр хүн ирээд баацсан байна гэсэн үг. Үүнийг ойлгосон Рик эхлээд ингээс сканер гаргаж ирэнгүүтээ хэн ингэж баасан болохыг нь олох гэж боо юм боллоо. Тэгээ үр дүн гарахгүйсэн болохоор ойролцоо явж исэн бугуун эврийг олоод эргүүлсэн чинь нөгөөх нь бүр робот байж тараад Рикийг өөрийнх нь нууц бааз руу аваад орчлоо шүү. Тэндээ уг мөчөр дээр сэндвичийн үлдэгдэл байгааг олсноор Рик өөрийнх нь жорлонд ирж баасан хүний ирэл гарваа. Тэр хооронд Жерич нь Рикийг болохгүй гэж хэлсээр байтал Глютитэй нэгдээд нэгэн болзооны аппликейшн хөгжүүлсэн байлаа. Ер нь Рикийн болохгүй бити гэсэн юм хийхээр л нэг асуудал үүсдэг дээ. Глютич Жери хоёрын аппликейшн яаж ажилладаг гэхээр хүний нүүр царай уншингуудаа хамгийн боломжтой тохирох хүнийг зааж өгдөг юм байна. Тиймээс удаачгүй нөгөө аппликейшн гарсан даруйдаа амар том хандлт аваад хүн болгон ч өөр өөрсдийн тохирох асуудал олж мэдэнгүүтээ нөгөө хүмүүсээ хайгаад дийш тийшээ гүйлдэж гарваа. Ядаж байхад нь тэр дунд нь Самар хүртэл байсан гэ боддоо. Жери Глюти хоёрын ап Самарын царайг уншингуудаа үнэн бүтггүй гартаа нийлүүлснэ Бетиг орхиод явчихваа. Уг нь түүний өмнө Бет Самар хоёр ч мөрөөрөө хоолнд ороод л байж лээсэн л та. Түүний охин өөрийг нь сүмбэг дагаа явдаг шиг нэг харим дагуулсан явсан болохоор Бетиж нэлээд уурлаж Жери рүү залгаваа. Гэтэл нөгөө Жери чинь хэргийн эзэн хингийн тохир байгаа шүү дээ. Бетиж ингэж хэллээ. Байна уу Жери Самар нэг тэнэг харим дагаа явчлаа нэг гачаа аппликейшнаас болоод бүр үнэхээр тэнэг үнэн балаа нэртэй. За тэр ч яг өнөөдөр би оройтох нөө хайртай шүү гэж хэлээд уцаа тастав. Харин Бетиг ингэж ярьж байгаа хооронд тэр тэнэг нэр нь үнэндээ
Жеригийн санаа өснөг олж харлаа шүү. Мэдээж Жери л ийм бодож олно л доо. Тинхүү Жеригийн ганц охин Самар ба бусад хүмүүс өөрийнхөө эцэн тэнийг апаас болж бужигнуулаад явж байгааг мэдсэн даруйда Глютиэд хандаж апа унтрааж өгөөч ээ гэж асуув. Тэгтэн Глюти мэдээж үгүйгээ зөрлөө. Үүний дараа аавынхаа буруу юмыг харсан Мортич шууд Тенсийн цохор барьж авснаа. Глютигийн компьютерийг очиж цогж нүдэд эвлээд таялаа. Үүнийг харсан Глюти та хоёр аппликейшн яаж ажилладаг мэддэг юм байна те гэж хэллээ шүү. Нэрээ юугээ бүхэл бүтэн аппликейшн ганц компьютер дээр байж байгаа вэ? Мортич чинь тинхүү апыг зогсоож чадаагүй тул Мортич мадсандаа. Тэгвэл сервер чинь хаана байгаа юм? Бид хоёр апууд сервертэй холбоотой байдгийг мэдэн шүү гэд хэлв. Глюти ч үүнийг сонсонгуудаа эхлээд хэлэхгүй гэж гүрээсэнд бол Мортигийн өвчин хөдлөд Рикийн дадлах чигчиг шин замдаж аваа сексж гарлаа. Гэхдээ тэгсэн чинь Глюти яагаад манай их хөлөг дээр байгаа гэж серверээ хэлв. Ингээд Жери Морти хоёр үүнийг сонсонгуудаа тэгвэл бид хоёрыг их хөлөг дээр аваач гээл тэгтэн гэнт Глюти ингэрийн цаасныг юм гэлзаад эхэллээ. Үүнд нь Морти Жери хоёр яагаад зогтаа цаад өрөө рүү яваад орсон ч Глюти чинь утсан дээр худлаа анивчдаг юм хийгээд Жери Морти хоёрыг тархитах гэж үтсэн байвал яах вэ? Үнэн сэргэлэн шаа. Гэхдээ Морти Жери хоёр арай ухаантай юм гэсэндээ бас тэрэнд нь хуурцсангүй. Энэ хооронд Рик нөгөө сэндвчийг хэн идэж байсныг болохоор хийсэн газрыг нь зориув. Тэгтэл тэр сэндвчийг нь баахан мэлхий шиг харгаар гихэн хийсэн бөгөөд тэрийг нэг ялаа ижлүүлдэг ч байх шиг. Уг нь мэлхий чинь ялаа иддэг шүү лөө. За тэгээд ямар ч тач Рик нөгөө газарт явж оронгууд айгүй аятайхан ярих гэж үзлээ. Тэгтэл нөгөө ялаа чинь бүр нүүр өгөхгүй болохоор Рик шууд хүүхдээр нь барьцаж авлаа. Тэгтэл нөгөө ялаа чинь Рикийн өдөөс ердөө ганцхан хүүхдээр минь үү? Надаа бүр 800 мянга байгаа энэ төр гээл. Тэгтэл Рик тэгвэл чи дууд мессежээ шалгадаа гэсэн чинь нөгөө ялааны 470 мянган хүүхдүүд нь ааваргаа залхацсан байлаа. Ингээд талаас дэш хүүхдээр нь барьцаасан болохоор нөгөө ялаа чинь хэлж байгаа. Би мэдгүй манай хүргэлтийн роботоос асуу гэд Рик дараагийн сэжвэрийг өглөө. Энэ орон цаамарч нөгөө нийсэн залуутайгаа нэг жошдбол оронгуудаа барилдаан хийх гэж үзлээ. Гэхдээ мэдээж дэрийг нь б зогсоох гэж өстө үйл тамаа үзэж байна. Үүний зэрэгцээ сервер байсч их хөлөг дээр очисон Жери Морти хоёр Глютигийн босстой танилцлаа. Тэгээ шууд шударгаар апа унтраа эсвэл бид хоёр чамайг зодно шүү гэтэл нөгөө босс нь мэдээж юугээл зүгээр байх втэ. Буу шидэм гаргаж ирэл Жери Морти хоёрыг барьцаалав. Энэ үеэрээ Глютигийн босс супер хорон санаатайгаа тайлбарладаг ба энэ хүмүүс чинь дэлхийн усыг авах гээд Глютигээр ап хийлгэж хүмүүсийн анхаарлыг сарниулах гээд байсан юм уу хаашаа нэг тийм хүн болж. Үүний дараа Рикч бөөн дайн дажнуудаар явж нөгөө хүргэлтийн робот дээр очиод санахаа дотроос нь хин өөрийн жорлон дээр бас нэг олж байв. Тэгтэл тэр гар нь Тони гэд нэртэй зүгээр л офис дээр ажилладаг хайр гаргийн нөхөр. Рик шууд явж ичингуудаа энэ чиний баас үстэй одоо би чамайг ална гэж хэлээд хурлын өрөөнд нь ороод алхаар боллоо шүү. Жорлон дээр нь хүн баасны төлөө ална гэдэг чинь жинхэнэ Рикийн хийх үйлдэл байх та. За тэгээд Тони ч Рикээр өрдүүлэх гэсэн юм уу яасан. Би үхээс айхгүй байна. Харин үхийнхээ өмнө эхнэрийнхээ зургийг харж болох уу? Тэр 10 жилийн өмнө үхсэн юм дэргээл худлаа ярьж байгаад Рик баригдчихваа. Гэхдээ тэгж худлаа ярьсан мөртлөө Рик Тониг алсангүй өршөөгөөд явуулав. Гэтэл түүний дараа Тони давраа дахиад Рикийн нууц жорлон дээр хөөдөрлөө. Рик ч тэр үед нь өөрийнхөө авраг том роботон дотор суугаад Тонигийн дээр бүксээ гаргаж сууснаа матрикс шиг юм дотор хорсноо бас дахиад сулчив. Ингээд Рик ахин нэг удаа Тониг сулдаг бас суллахтаа ч хэлж байгаа юм л да. Өөр баяртай хэрэг чи дахиад миний жорлонд хүрэх юм бол үхсэн гэж мэдээрэй гэж хэлэхэд Тони ч явахдаа чамд найз хэрэгтэй гэд портолоор ороод алгууллаа. Ер нь юу ч болоод байгаа. Үүний дараа үзэг солигдоход Жери Морти хоёр гарч ирдэг ба Глюти нөгөө хоёр дээр чинь буушидын бариад ирэхээр Жери шууд Глютиг панаалтаа суллуулчихваа. Яаж тэгсэн бэ гэхээр Жери чинь шууд Глютигийн царийг нөгөө апараа уншуулснаа. Тохирох хүн байхгүй гэж гарч ирэнгүүт нь өөрийнхөөгөө бас уншуулад үзлээ. Тэгтэл Жерид бас тохирох хүн олцсонгүй чааваас. Тэнгүүт нь Жери шууд толгоогоо ажлууд Глютид хандаад хэлж байгаа. Хардаа надаа бас тохирох хүн байхгүй. Би тэр хоёулаа ганцаараа гэж хэлв. Жирж нэрийн юм да сайн л да. Гэхдээ тэр нь Глютигийн сэтгэлийг хөдлөж чадлаа шүү. Глюти ч Жериг тэгжэлгүүд нь шууд Жеригийн гав гинжийг нь буудаж сулсан ба би та хоёрыг судлаагүй шүү. Одоо явж апа амтраалаа гэд нэг сонин хүүхэлтэй кино шиг юм эргэлдэж яваад өг. Үүний дараа Глюти нөгөө ап дээрээ зүгээр л айд гардаг болгоцсон ч хүмүүс бүгдээрээ шууд уурлаад тусдагч. Бүр амар саркастик байгаа сте. Реклам гаргаж байгаа гэдэг. Ингэж Жеригийн тарьсан балыг ашгүй цэвэрлэгдлээ. Харин энэ зур Рик Тони зориулн жорлон дээр нэг занг бэлтцсэн байж байлаа. Тэгээ бас болоогүй нохой санааж Тони зориулаад баахан туулгатай копи шоколад энэ төр бэлдээд очтол Тони өнгөрсөн байлаа өөрхий. Үүнд нь мэдээж Рик гашуудлаа. Бүр Тонигийн оршуулган дээр очиод аавд нь баахан мөнгө бас Тонигийн клоныг хувилдаг юм өгөөд баахан гашуудлаа илэрхийлгээд аав нь хэлж байгаа. Би таныг ойлгож байна. Найзыгаа алдахад хүнд байдаг шүү дээ гэж хэлв. Үүнийг сонсон Рик өөр гинт хөрөнгөтэй. Тонилч хаашаа. Тэр миний найз байгаагүй юм гэж хэлээд хаашаа ч юм яваад өг. Энхүү Рик буцаад жорлон дээр ирдэг ба суултуур дээрээ суусан чинь Тонид бэлдсэн занг нь гарч эхэллээ. Үндэ Рик Тонитой тэгж хөөцөлдөх нь үнэхээр таалагдсан бөгөөд Тоник битүүхэнтэй найзаа гэж бодж байжээ чаавас. Гэхдээ өөрийнхөө зожиг муухай аашнаасаа болоод түүнийг алдчихсан байлаа. Ингэж 2 дугаар анги төгсөв. Энэхүү 3 дугаар анги эхлэхэд Рик Морти хоёрын ээлжид нэгэн адал явдал эртний булш тоонж байгаагаар хэллээ. Ингээд Рик сурсан занг сураар боохгүй гэдгийн адилаар нэгэн бунхан нэгээд шууд дотроос нь эрдэнсийг нь авах гээд ортол Рикээс өмнө аль хэдийн өөр хүн ирээд авцсан байлаа. Үүнийг мэдээж вөөн уур болж байгаа юм. Тинхүү Рик ч хэлж байгаа юм л да.
Би тэр мөн новшиг олоод аландаа гэж хэлснээр энэхүү ангийн ажил явдал эхэллээ. Ингээд үзэг сэрэгдэхэд Рик сансар өгдрөгөн хулгайч нарын нэгдсэн чуулга уулзалтан дээр явж очив. Тэнхүү ресепшн дээр нь очиод дотгошоо орох гэдэг ресепшн дээр сууж байсан хайр гаргийг ихч. Зочин уу эсвэл мэрэгжлийн хүү гэж асуулаа. Гэхдээ тэрэнд нь мэдээж Рик мэрэгжлийнх байхгүй өөр юу ядг юм гээл асуудал цаадах чинь. Тэгвэл танай багч нь хаана байгаа гэдэл хулгайч нарыг баггүй бол оруулахгүй гэд хөөгөөд явуулав. Энэхүү үүнээс болоод Рик гаражинда буцаж очингуудаа шууд өөрийнхөө багийг бүрдүүлж авахар боллоо шүү. Эхлээд Рик шууд нэг клуб дээр очингуудаа Кларкගේ том биетэй хайр гаргийн нөхрийг эсвэлв. Дараа нь ширэнгэд очингуудаа Анжигэд эмхтэйг эсвэллээ. Хамгийн сүүлд нь автомашины мөргөлдөөн дээр явж очингуудаа Тарантула гэдэг нөхрийг багтаа авлаа. Ингээд түүний дараа Рик хулгайчдын чуулга уулзсан дээр өөрийнхөө эсвэлсэн хүмүүсээр явж оронгуудаа нөгөөдөлийгээ шууд жижлээ шүү. Аргагүй л Рик дээ. Тинхүү явж орсныгаа дараа Рик өөрийнх нь хулгайлах гэж байсан юм хулгайсан гар дээр очиод ан ман хэрэлдэгч биш хилэлцэгч биш байж байснаа бооцоотой юм хулгайхаа боллоо шүү. Баазрон гэж. Тэгээ ялагдсан хүн нөгөөгийнхөө багт орно гэсэн бололтойгоо шүү дээ. Харин юу хулгайлахаар байсан бэ гэхээр нэг хайр гаргийн хүний болор гавал шиг зүйлээ. Ингээд Рик эгөндөө дийлдэд за болж байна гэд нөгөө гар хүлээ бариад яг өрсөж хулгайлах гэд болоод ивчтэл цаад нөхөр нь Рикээс өршөөд аль хэдийн Рикийн хийсэн гаруудыг багтаа эсвэлэд болор гавлыг нь хулгайлцсан байлаа. Тэгээд Рикийн өрсөлдөгч чинь Рик Санчесыг багтаа авах таатай байна гэдэл амар итгэлтэй цүнхээ авчираад дотор нь гараад үрсэн чинь нүл баас байж таарлаа. Тэгсэн чи Рик "Жээ энийг хайгаад байна уу?" гэж хэлээд ардаасаа нөгөө болор гавлыг гаргаад ирлээ шүү. Яасан гэхээр өрсөлдөгч яг ингэх байх гэж төлөвлөөд Рик чинь бүр өмнө нь хулгайн төлөвлөгөө боловсруулдаг роботоо нийлж байгаад өрсөд төлөвлөгөө боловсруулсан байжээ. Үүнийг сонссныхоо дараа Рикийн өрсөлдөгч нь "Зас би тэгвэл танаа багт орох нэ" гэж бууж өгөв. Гэтэл бүр болоогүй Рик цаашлаад нөгөө хулгайн төлөвлөгөө боловсруулдаг робот чинь чуулганы хам хүмүүсийг өөрийнхөө багт оруулангуудаа "За одоо энэ гаригаас авах юм а бүгдийг нь ав" гэж тэгсэн чинь хүмүүс чинь нэрнгээсээ гаригаас авч болох зүйлийг авах гэж дайрлаа та. Бүр болоогүй сүулдэ Рикийн өрсөлдөгчийг хүртэл хитэн тийшээ салгаж аваа явчих. Ингэж өөрийнх нь бахансан Рик ч нөгөө хулгайч робот дээр буцаж ирээд байж итэл өнөөх нь Рикийн хүнд ордоггүй. Харин эсэргээрээ Рикийг иргэшээлдээ оруулах гэж үзлээ. Тэгтэн Рик мэдээж үгээл нэг мөн роботод тархитуулаад байж байгаа втэ шууд зүхтааж байгаа юм чи. Ингээд Рик өөрийнхөө хийсэн роботод тархитуулж нөгөө робот нь хамаг хулгайч нарыг өөрийнхөө талд оруулсан болохоор цаадуул нь одоо гариг ертөнцүүд гээд авч болох зүйлсийг авна гэд бөө юм болж гарлаа шүү. Баазар байна гэж. Нэг ёсондоо хулгайчдын сүрэл үүслээ гэсэн юм уу та. Харин тэрийг манай Рик юу гэж зүгээр хараа суух лээ. Ямар ч тач Мортитэй салгалаад зогсоохор боллоо. Рик өөрийнхөө дараагийн бага бүрдүүлэхээр болов. Ийхүү бага бүрдүүлж гисэн Рик хамгийн түрүүнд ноён Бастай очнод дээр явж очлоо. Сүүлд 3 дугаар бүлэг дээр Бэтэд бодууснаас хойш ноён Бастай очнох чинь нэг сургуульд багшилдаг болжээ. Тэгээд ээлжид нэгэн хичээлийн өдөр эхлээд байж байтал гинт оюутнууд нь ноён Бастай очнох багштайгаа карате хийн зодтолж гарлаа шүү. Багшийн барилдлага улам сайжруулах гэдэг юм уу хайшин. Нэг бодлын манайхан ч нэрээ багш нартайгаа ингэж зодтолтод ивэл зүгээр ч юм шиг хин эндээ сансан муу юмудаа гаргачихна штэ. Ийхүү зодон үргэлжлсээр төгсгөлдөө очиход ноён Бастай очнох хөрх оюутнуудаа бүгдийг нь цохиж нүдэд амтан болголоо. Яг Монгол хөгч дүн гаргадаг шиг. Тэгтэл үүний хойноос Рик чинь инээсээр гарч ирээд "Чи нэрээ хэвээрэл ах шивдэ" гэж хэлэхэд ноён Бастай очногч "Та мөн хоёр явцгаая" гэж хэлээд гараад явлаа. Үүний дараа Рик Морти хоёр галтуулан дотор байсан эртний Грекийн домгийн юм шиг амтан. За тэгээд уруулаа хөдөлгөлгүй ярьдаг харваач хөхөлтэй. Бас Элен Таск гэж нөхдүүдийг илсүүж авлаа. Элен Таск гэдэг чинь манай ертөнцийн Элен Маскийн өөр хөлбөр юм байна л та. Тэр нь ядаж байхад ам дотроо соёотой бас Tesla гэх цахилгаан машины компанид ээж байх шиг. Рик Морти хоёрч пародиг бол ер нь утгаар нь хэтгэлтэй. Бас болоогүй Элен Таскийн дүрд Элен Маск өөрөө дууруулсан байвал яах вэ? За Tesla гэснээс Mobicom хэрэглэгчдэд дуулахны гоё мэдээтэй. 2025 оны 3 дугаар сарын 31-нд дуустал 14,000 голон түүнээс дээш үнийн дүнтэй нэгж эсвэл датагаар цэнэглээд цоошин Toyota Land Cruiser 300 GXR автомашин эзэн болох боломжтой юм байна шүү. 3 цэнэглэлт бүрд нэг эрх нэмэгдэх бөгөөд хэдэн ч удаа цэнэглэлт хийх боломжтой. Харин нэг цэнэглэлтээр 2 эрхтэй болохыг хүсвэл 25,000 төгрөгийн онцлог картаар цэнэглээрэй. Нэгж датагаа хэрэглээд машинтай болох боломжийг бүү алдараа манайхан амжилт. Ингээд Рик ч өөрийн үл бүтэх нөхдүүдээс бүрдсэн бага бүрдүүлж аваад байх зур Рикийн бүтээсэн хулгайч робот ч өөр гаргийн цөмийг хулгайлж энтер. Үүний дараа Рик ч буцан агуулгах дээр төлөвлөгөө гаргалаа. Энэ үед Рик хэлж байгаа. Хулгайч роботыг дарж авах цорын ганц арга гэвэл бид маш рэндом байх хэрэгтэй. Эсвэл тэр бидний хийх үйлдвэрийг урдаас таамаглчихна. Харин тэр рэндом байдлыг миний хийсэн рэндом робот үүсгэж өгнө. Тэр ярьж өглөө. Харин тэгж байх дундуур нь нөгөө уруулаа хөдлөгдгөө харваач хүүхэлтэй чинь одны байршлыг харж байгаад өдий тэр хоёр од ийм байх ёсгүй дээ гэж хэлэл Рик босч ирээд бурхан минь гэж хэлээд босоод явлаа шүү. Рик бурхан минь гэж уулгаалдана гэдгээр нөхцөл байдал нэлээд муутсан байгааз. Энэхүү бодлого дэлхий дээр тэнгэр цайраад иртэл Рикийн бүтээсэн хулгайч робот чинь аль хэдийн дэлхийн гаригийг сарны амтаар хулгайлчихсан байж байв. Аргагүй л Рикийн хийсэн робот юм да. За тэгэхээр яг энэ үед нь Рикийн рэндом робот чинь нөгөө хэдийг харуулж хаяа цаадуулч нь амар рэндом юмнууд хийж явсаар хулгайч роботын төв дээр хурж ирлээ. Энэхүү ангийн төгсгөл хэсэгт Рик ирэнгүүтээ хулгайч роботтойгоо хэрэлдэж гарлаа. Яаж хэрэлдсэн бэ гэхээр нөгөө робот нэлж байгаа. Би чамайг тэхийг мэдэж байсан. Тийм болохоор ийм төлөвлөгөө зохиосон энэ гэхэд Рик ч мөчөөгөө гэлгүй. Харин чамайг тэхийг мэдэж байсан болохоор би ийм төлөвлөгөө зохиосон юм тэргээ сүүлдээ бүр 2 цаг хэрэлдэжв. Тэрний заавраар мань хоёрч бие бинийгээ яаж чадаж байсан баахан эсгүүд гарч өглөө. Ер нь иймэрхүү зүйлсийг кинон дээр плот твист буюу гол үйл явдлын эргэлт гэж хэлдэг дээ. Харин
харин энэ удаагийн Рик ба Морти хоёрын адал явдал чинь тэр чигээрээ плот твист явсаар байгаа дуусгана гэж байна шүү дээ. Өмнө нь энэ цувралыг амар рэндом гинт орж ирдэг гэж хэлсэн баха. Ер нь тиймэрхүү л гэсэн. За тэгээд хамгийн сүүлд мэдээж Рикийн кино учраас Рик өөрийнхөө бүтээсэн хулгай шуруутыг даван гарч цаатхан сүлдээ дэлбэрчв. Ингэж Рик ч өөрийнхөө бүтээсэн гайхаа амшигыг дуусгаад Морти ч Netflix дээр очиж өөрийнхөө хийсэн кино зохиолыг танилцуулна гэж явчихв. Юу Netflix лээ? Нэр энэ ангийн дундуур чи Морти цуврал энтрийн зохиол бичээд байлгүй яалаа да. Ямар ч тач Морти очиж киноныхаа санааг танилцуулж гарлаа л да. Гэхдээ тэгээ яг дундаа явжсэн гинт. Би боллоо гэ явагч. Ангийн төгсгөлд Рик дэлхийг буцан байрлуун чирээд явж байхад Рик зориуд Мортиг ингэ сэтгэл санаагаар унахад хүргэсэн юм уу хайшин. За мэдгүй. Ямар ч тач энэ анги маань ашгүй нэг юм ингэж төгслөө. За ингээд 4-р бүлгийн 4-р анги маань эхлэхэд өмнөх ангиудын нэгэн адил Рикийн хулгайгаар эхэллээ. Хулгай хар мөртөө шүү дээ Рик минь. Харин мэдээж ингэж хулгай хийхтэн Морти дүрмийн дагуу гүгээстэй. Аль насны үлийн өрөвөдөө Морти минь. За ямар ч тач ээлж нэгэн удаа Мортиг дахиад бүүн алан хидан хүчрхийлэл донд гүн гүсээр Рик өвгийнхөө зараалыг биелүүлв. Тэгвэл чааваас энэ гариг дээр ирэхдээ танилцаж авсан муур шиг харь гаригийн найзаа алдчихваа хөрхий. Эцүү ч юм те. Энэхүү бүүн болжулж авсан нийл ягаан өнгөтэй кубыг өөдөө өгтөл Рик харж байснаа. Эднийг бас нийл ягаан өнгөтэй юм уу? Над байгаа штэ. Гэснээр шууд машиныхаа арлуу шидчихлээ. Үгүй ингэх байсан юм бол яах гэж хүүх зоогоод идэх хар шаар вэ. Ингээд үүнээс болоод манай хоёрын дунд ээлжид хэрүүл эхэллээ. Мортиж буу юм болжулж байхад өвөө нь ямар ч урамгүй авчирсан юм гоожсэн тул шууд Рик тандан. Би анханасаа л явах дургүй байсан. Гэхдээ та хоёрын явах гэж байгаа адал явдлаас хэдэн сая амьтдын амнаас шалтгаалж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би луу аавна гэсэн нөхцөлтөөр зөвшөөрсөн. Тийм болохоор одоо би лууга авмаар байна гэж хэллээ. Тэрэнд мэдээж үгүй гээл гүрийж байгаа юм л та. Түүнд ч Морти бүр их уурлаад Рикийн тархи толгойг нь эргүүтэтэл нь би лууга авмаар байна гэж үглээж хавхантчиг үглээ хөрхий. Тэрэнд нь сүлдээ Рикийн даралт маралт нь ихсвүү яв шууд машин дотор унтуулах хийццад Мортиг дуу олголоо. Гэхдээ гайвалж өөрөө бас тэрэндээ хордод ухаан алдсанасаа болоод дэлхий дээр осолдчихв. Ингээд хэсэг хугацааны дараа Рик эмнэлэг зэрэгтээ хөгшин хүний яс хэврэг болохоор хамаг яс нь хугарсан байлаа ч аваас. Настай амч аргагүй штэ. Бэд ч эмнэлэгт аавыгаа асархаар ирсэн бөгөөд Рик дөнгөж нүдэн нэнгүүд нь аава та зүгээр өө нэрээ та Мортид луу өгнө гэж хэлсэн гэлүү гэж хэллээ. Үүнийг сонсон Рик ч уурандаа орилдог ба Мортид нөгөө балиар луугийг нь олж өгч байгаагаар энэ ангийн адал явдлыг хэллээ гэж. Ингээд үзэг цэлэгтход Мортигийн нөгөө айхтар хүсэн хүлээсэн лууг нь Рик нэгэн шидтэнтэй наймалцаж авч өглөө. Тэгэхдээ бүр гэрээ контракт хийгээд Морти чинь хүссэн үедээ лууга дуудаж авчирдаг юм болоод байгаа шиг айхтар юм уу. Энэ хооронд Жерич цагаа олоогүй Рик дээр ирээд миний өрөөнд юун ярддаг муур тавьсан юм бэ энэ гэж байгаад Рик сайхан шаруулж гарваа. Гэтэл Жери нэрнгээсээ ярддаг мууртай болцсон байлээ шүү. Жери ба түүний ярддаг муур хоёрын адал явдлыг сүүлд сайхан ярьж өгнө. За ингээд энэ ангийн маань үйл явдал нилээн явхад Морти чинь луутаага шаваагаа хандл сайхан нисэж гарлаа. Тэгээд эргэн гэртээ ирэхэд Мортигийн лууч Мортигийн арын хашаанд нэг агуунтай болцсон байв. Ядаж байхад луун жаахан ааш муутай юм аа. Тийхүү Мортигийн лууч агавдаа ороод унтаж байхдаа санаандгүй үлээх том өрөөнд самартай амт амар драмд орцсон байсан Рикийг арай л шатаачихсангүй. Үүнд Рик уурлаад одоо хангалттай өнөөдрийн анги ингэж дуусна гэж хэлээд Мортигийн лууг алан тална гэ бөө юм болоод доошо луугийн агав руу яваад орчив. Мортигийн луу бүгжнийцэн зохиолын Смайл луу шиг баахан алт эрдэнэст агуу дотор амьдардаг гэжээ. Эхлээд ямар ч тач Рик оронгуудаа нөгөө луутай чинь нёгийг үзэж нэхэд илээ уралцаж байгаад баахан тэсрэг бөмбөгтэй өөрийнхөө робот төлбөрийг идүүлэнгүүтээ эрхшээлд оруулаад авлаа. Гэхдээ тэгээ яг сайхан алах гэж байж байтал юун алах Рик ч нөгөө луутагаа сайхан нийлж гарлаа шүү. Манай хоёр сүулдэ хамтдаа сайхан ууж муугаад бүр янз бүрийн татаж матаад лааж өгвөө. Рик бол нэрээ хинтэл арх ухаар гарал да. Ингээ сайхан зад шоудсан дараа Рик луу хоёр ойн цахад хэвтэж байлаа. Тэр үеэр халамцуу Рик луу хоёр чинь гэнт ярилцаж байснаа барилдаан хийхэр бол явчлаа шүү. Бурхан тэнгэр минь Рик луутай штэ. Юу болоод байна? Тэгж жоод энэ бас мөн нүгэлтэй кино шүү. За энэхүү муу хоёр чинь яг заваарах гэж үжэтэл Рик луу хоёр чинь биерээ барилдахгүй шүү. Сүнсээрээ барилдаж гарлаа. Гэхдээ энэ хоёр чинь өөрсдөө сүнсийг хооронд нь холбоод айчив. Нөгөө манайхны нэг суудлын өнцөгтөн жилөө суудлал дээр нэг сууна гэдэг чинь тэрнтэй ойролцоо юм болоод байгаа маашин. Ингээд сайхан болсон хоёр нөхөрч ойн дунд хэвтээд байж байтал Морти бөө юм болоод миний лүү хаа байна? Та надад авч өгөө өстэй энэ төр гээл. Бөө юм гоншигнөр царайлаад хүрээд ирлээ. Гэхдээ эренгүүтээ өвөө лүү хоёр нь сүнсээрээ барилдсныг ойлгонгуудаа шидтэнтэй байгуулсан гэрийг ураад ээчваа. Ингээд нөгөө шидтэд нь хэлсэн л дээ. Буцаалт байхгүй шүү гэж гараад ирлээ. Тэр үед нь ч Морти юу танаа луу чинь манай өвөөтэй сүнсээрээ барилдсан байна штэ гэхэд нөгөө шидтэн хүртэл гайхаад тэгвэл болохгүй гэснээр яадаг мó луу вэ гэ баахан ташуурдаад аваад явлаа хөө. Үүнийг нь Рикч нэг сүнстэй болцсон болохоор мэдэрч энтер яатсан ч юм те. Тийхүү лууг аваад явсанд Морти бөөн гайхшрал болж Рик шидтний араас нь яваад хэрүүл хийж байхдаа авчид портал бугаа ивлээ хийчваа. Жилийн засал номоо хийлгээгүй ингэж явсан болохоор л тэгж байгаа юм шүү дээ. Рик бол. За тэгээд янаг луутаага сүнсээрээ холбогдсон Рик нөгөө шидтэнд баахан нүдүүлж байхад Морти цөнхнөөсөө нэг ном гаргаж ирээд өвгөө аврав. Тийхүү түүний араас Мортич буу юм болж би заавал тэр лууг аварна гэсээр байгаад Рик авууга цухаанаа ашиглаад өөртөө нэг буу шиг юм хийж авлаа. Самрыг харваач болгоод янаг лууг аврахаар явлаа да. Харин Мортиг хүчтэй болох уу гэт Морти үгүй надад шидтэй ном байгаа энэ төр гэж тэнэгтлээ. Сүүлд нь гай болно шүү дээ Морти минь. За тэгээд үдгэл сэлгэхэд манай гурав чинь шидтний үүрэнд явж очиод нөгөө лууг нь суллах
гэж үс тарлаа. Тэгсэн болсонгүй. Рик шин сүлдээ нөгөө шидэнд дахиад пойлдвол. Настай хүний суудл өнцөгжээ. Сандуунжууд уншуулах хэрэгтэй юм да Рик маань. Ингэж хоёр дахь удаага нэлэг зодуулсан Рик явсаар янаглуунуудын хувьцлын агууд ирээд ногдчихэ. Энд бас нөгөө Рикийн луу броотой адилхан бөөн ороон орсон хэдэн луунууд барилан хийгээд байж байдаг гэж. За тэгээ энэ анги хурган эротик кино шиг боллоо. Йоо. Энэ хүрийг нөгөө үедээ ярилцаж явах зураа тэр шидэднийг ялах цорын ганцаарх чинь 10 сүнс нэгдээд галчууг үс гэдгийг олж мэдлээ. Тэгэхийн тулд тэр 10 сүнс нь өмнөх хэсэг шиг сүнсээрээ барилдан хийх юм байна л да. Бурхан минь. Өөрөөр хэлбэл 10 сүнсний барилдан хийж байж шиднийг дарж авах юу ч гээд байгаа юм те. Ядаж явахад энэ луунууд чинь үнэн янаг байнга ороон орцсон байж байдаг юм уу хайшин. Ингээд шидднийг зогсоох арга байгааг мэдсэн нөгөө янаг луунууд чинь бүр дуртай наргагүй Рик Морти самар гурыг дургу бахт нь хүчээр шахуу барилдан хийж авбаа. Дарих минь. Нүдэн ариун усаар угаах минь. За тэгээд нөгөө галчуугаа үсгэлээ. Түүний дараа галчууж нисэж очиж шиддэн галаар тургиж ялав. Ийхүү зорьсон эргээ бүтээсэн Рик яс салахын түүс болоод шиддний тайгийг авангуудаа дэлгүүр очих порталыг нийлээ. Гэтэл тэр нь баахан бичиг үсэгтэй байгааг хараад Рик зүгөөрөө чадлагүй настай хүний өглөө яншаа зангаараа хин ингээд портал дээр бичиг үсэг тавьдаг юм бэ энэ төр гэсээр харилаа шүү. Тэгсэн Рик Морти самар гурыг нөгөө янаглуу чинь дагаад ирсэн байвал яах вэ? Үнийг харсан Рик гэж. Өө Жери над руу залгачиж заадах чинь онгоцны будал дээр байна. Явахгүй бол болохгүй нэгэд шууд мөрвөө. Хэн нэрээ янаглуутай барилдахыг хүсэх вэ дээ. Лууж үргэлжлүүлээд Мортигоос би өвөгч нэртэл байж болох уу? Танаа өвөг чинь дахиад надтай яах болов? Эсвэл чи ямар вэ нүгэд. Үнэн 2 дугаар сувгийн юм ярьж гарахад Мортич за мэдгүй өгшөө би лав явж шүвшүрт ороод сая юу болж өнгөрсөн талаар жаахан бодох хэрэгтэй байна гэж хэлв. Аргагүй л дээ сүнсээрээ өвөө ихч бас луунуудтай барилдан хийсэн чинь ямар ойлог байх вэ? За тэгэж анги төгсгийн алдад Рик Жериг нөгөө ярддаг мууртай хамт онгоцны будал дээрээс тосч авбаа. Жери ба түүний ярддаг муур хоёр Флоридагоос ирсэн бөгөөд ярддаг муур чинь Жериг муухай сомлж байгаад бүр нэгдүгээр зэргийн судлаар Флорида явсан байна л да. Тэгээд уг нь очиод овоо хөрхэн далайн эрэг дээр волейбол энэ төр тоглож байхдаа ярддаг муур нь шогтоод сүултээ өөрөө хөөгдөд иржээ. Тинхүү энэ хоёр царай алдсан хоёр чинь аргагүй хөрхэн тарьсан юм байна л да. Ингээд Рик ирэнгүүтээ энэ муурны очрыг олно гэж хэлээд тархийг шинжлээд үстэл Жеригийн ярддаг муур чинь үнэндээ задгай сансраас ирсэн амар нүгэлтэй амтан байсан гэжээ. Түүнийг нь харсан Рик Жери орж мэдээж бөө юм болж байгаа юм чинь. Тэгээд тэр даруй нөгөө ярддаг муурыг Рик хөөж явуулаад саяхан харсан аимшигтэй зүйлийг Жеригийн толгоноос арчиж хаяад юу ч болоогүй юм шиг явснаар энэ анги дууслаа гэж. Бас л янгийн анги байцтэй. За ингээд 5 дугаар анги эхлэхэд 100 сарын баяр болоход ойртсон үеэс эхлэвэ. Жеремийн гэрийн эзний хуваар гэрэл чимэглээд байж байлаа. Энэ Америкчууд ч нэр 100 сараар хэнийх нь гэр хамгийн айхтар гоё чимэглэлтэй байх нь өнтэргээд манайхан ер нь цагаан сараар 5 эдээ хууцаар өрсөлдөхтэй адилхан уралддаг юм байна лээ. Тийгүү Жериж манайх юугаараа дутдаг юм гэдэл гэрээ өстө янзын чимэглээд байж байтал дээвэр дээрээ чимэглүүлэх гэсэн чинь нуруунд дутлаа хөрхий. Яалчгүй ингээд төрсөн өнтө яалтай л үү. За тэгээд амхандаа шатмат тавиад үзэж байтал Рик хүрээд ирвэ. За тэгээд Рик Мортид хэлж байгаа юм л да. За явахаасаа өмнө шээгээд ав гэтэл Морти. Ээж намайг бити яв гэсэн. Таныг гадаа юмаа янзлаад явж байгаа болохоор аавыгаа өхүүлчихгүй хүн шиг байх нь үү гэдгийг хараад байж вэ гэж хэлсэн. Гэж авлаа. Үнийг сонсон ч эрэж мэдээж уурлаад бөө юм болоод юу гинэ чи ээждээ очиж намайг зүгээр гэж хэлээд. Тэгээд та хоёр хурдан явж үзгээд тэрж дуусаагүй байтал шатнаасаа очиж яг үтгийн даваан дээр нь Рик Жериг аварлаа. Рик аврахтаа Жеригийн атмын бүтцүүдийг агаараас хөнгөн болгоод Жериг ойсон нэг юм болгочихв. Тэнгүүтээ Жерид за чи одоо усан дээр ойдаг боллоо. Тийм болохоор арайч үхэж далд орохгүй баха. Гэхдээ 10 цаг л юм биш үү гэж хэлээ явчих. Гэхдээ үүнийг сонсон Жери чинь бөөн баяр болоод үлдлээ. Тинхүү Жериг хөөхөн тарихтаад Мортиг аваад явсан Рик сансард явж итэл гэнт дугуй хагарлаа. Гэхдээ Рикийн машин ч одоо нисдэг болохоор дугуйгүй биш үлээ. Түүнд нь манай Мортич хүртэл гайхаж байгаа маа. Тэгтэн Рик би ингэж хийвэл илүү сонирхолтой гэж бодсон юм а гэж хэлэнгүүтээ дугуйгаа солино гэж гарчлаа шүү. Мэдээж Морти бас юу гээл зүгээр суухтай Рикийн араас салгалаа алгаарч ирв. Ингээд манай хоёр ч бөөн хэрүүлч биш хилцэгч биш юм болоод үж итэл гэнт Мортиг сансрын өмсгөлтэй могоо ирээд хатчвал яах вэ? Нэрээ Рик Морти хоёрын сурлаас л ийм зүйлийг та нар олж харна шүү. Энэхүү Мортийнхөө өвгийнхөө хамтар ээлжид нэгэн баттай учирснаас манай ангийн үйл явдал эхэлвэ. Удалгүй үзэг солилцоход хөөрхий Морти маань могоо татгуулснаасаа болоод уммааны бодныхан болох гээд байлаа. Харин түүнийг Рик өөр тоосон шинж алга. Аргагүй үсттэй Рикгүй энэ байтугай юмыг үзэж туусан болохоор сүултээ бүр гайхаа болдог ах уу. За тэгээд Рик ч нэгэн Мортиг хатсан могоон төрөл зүйлийг олтол тэр нь ховсож өөрчлөгдөд оюун ухаантай болсон могоо нарын гаригийн могоо ээж. Тэд нар болохоор одоо манай түүхийн үеийн цаг үетэй юм бол 1950-60-аад онтой төстэй юм уу да. Бас дээрээс Мортиг ирж чадсан могоо нь эмэгтэй могоо байсан бөгөөд могоо гаргийнхаа анхны сансрын хэсэгч байжээ чаваас. Үүнийг сонсонгуудаа Мортич дөрмийн дагуу гоншигнож өө Рик тэгээд тэр могоонуудын итгэлийг хөсөрдүүлэх гэж юу хоёулаа ямар нэгэн зүйлх хэрэгтэй шүү дээ. Гэхэд Рик Мортиг бүр нохой утсан чинээ тоосонгүй зайлвал. Ингээд гэртээ ирснийхээ дараа Морти юм хэсэг хугацаанд жаахан эм орлоо. Тэнгүүтээ сүултээ төвчгөө байсан юм уу яасан нөгөө могооныхоо үлдэгдлийг барьж авангуудаа амтны дэлгүүр олоод
аятайхан төрөл зүйлийн могоог хөдөлтөд авчлаа шүү. Түүний дараа Морти Рикийг баахан сархад зоглоод бүүтэн дээрээ тасарсан байхыг дэлгэмдүүлээд Рикийн нисдэг машиныг хулгайлж нисчвэ. Ингээд Морти нөгөө худалдаж авсан могоондоо сансрын өмсүүлснийхээ дараа могоон гариг дээр аваачаад дээрээс нь ажиллаа. Эндээс могоон гаригийн үйл явдлыг хэллээ. Мортигийн могоон гариг дээр ирсний дараа бөөн сенсац тэгтэйгээд явж идэл тентгийн оюун ухаандаа могоо гарч ирээд Мортигийн могоог нэг л биш байгааг анзаарчээ. Тийм болохоор учрыг нь олж хужиргийн донгохоор тус тусдаа эрдэмтэн могоо идрийг авчирнгуудаа хил ам нь ойлголцож оож байх шиг аллаад хайчлаа. Ингээд сэтгэл санаа намарсан Морти тэр оройн өрөөндөө болохгүй зүйл хийгээд байжв. Гэтэл гэнт Мортигийн өрөөнд дотор терминатор могоонууд гараад ирлээ шүү. Түүний араас Морти ингээд баахан могоонууд портал хаалган дээр унж ирээл жинхэнэ бужигнуу шарлаа. Үүнд нь бөөн уур уусан Рикч одоо могоог амаараа тасцсан ясныхаа дараа Морти рүү хашгичаад дараагийн удаа хараад идсэн машиндаа үлдээрэй гэж хэлв. Тиймээс түүний дараа үзэгсэлтэд могоон гаригийн терминатор үйл явдал гарч ирлээ. Удаачгүй Рик ба Морти хоёр энэ бүх новшрлыг зогсоохоор ирдэг ба могоонуудыг ингэж цаг хугацаагаар илгээгээд байгаа ирээдүйн өөрийгөө снэк нийт гэдэг нэрлэлчихсэн нэг тийм могоо байгаа юм л та. Тэрийг нь устгах гээд Рик Морти хоёр бөөн босоор иртэл нөгөө могоонууд чинь цаг хугацааны машинаа арай бүтээгээгүй байлаа шүү. Тэр үед нь Рик "Навш гэж Морти, тэд нар цаг хугацааны машинаа бүтээж амжаагүй байна" гэснээр үргэлжлүүлээд "Тэрийг нь хоёулаа бүтээх юм байна л да Морти. Гэхдээ би могоо математик мэдэхгүй штэ" гэж уужид тэр хоёрын араас ирээдүйн Сантагийн малгай өмссөн Рик Морти хоёр гард ирлээ. Тэгэнгүүтээ нэг дэвтэр өгөөд "Маа энүүгээр та хоёр учраа олоорой" гэж хэлснэ. Бас могоо өмсгөл өглөө шүү. Хайяя. Тиймээ бүх новширсан зүйлийн учрыг олсон могоон гаригийн 1985 он руу явж очиод нөгөө цаг хугацаагаар хэрхэн аялах тухай могоон хэл дээр бичсэн номоо үлдээв. Тэр ном нь нэг ёсондоо өөр хугацааны эрсдлээсийг үүсгэж таях юм уу хаашийн. Тэгээ сүүлдээ нэрээч түүнээс нүдэд бөө могоон аллах хэтлэг явсаар сүүлдээ нөгөө 20 дугаар бүлэг дээр гарч байсан цаг хугацааг хяндаг бөөнийхий мах шиг нөхдүүд гарч ирээд могоонууд чинь халаад бүр орчлонгоос арчаа хайваа. Ингэж энэ анги төгсөв. Гэхдээ бас яагч төгсөнгүү л дээ. Могоонууд өөр өөрсдөө устгахсаар сүүлдээ хорвоогоос арчигдаж бүх юм амар тайвандаа жаргалаа гэж байтал. Гэнт ирээдүйн Рик Морти хоёр гарч ирээд "Маа хоёр новш минь та хоёрт хийх ажил их байна" гэд могоон арьс баахан ном энэ өглөө шүү. Учир нь энэ хоёр чинь өөрсдийнхөө өнгөрсөн зориулж баахан могоон арьс костюм, могоон математик дээр баахан тэгштгэл энэ төр зохиох хэрэгтэй шүү дээ. Тиймээс манай хоёр 100 сарын баяраар оройн хоол ундааж олигдох мэдлгүй баахан могооны юмтай зурлцаараад өөрсдийнхөө өнгөрсөн үеийг хүлээж гарваа. Тэгээд яг очиод юмнуудаа өгөх болоход нь Морти Рикээс "Рик, хоёулаа нэг юм мартаад байгаа шиг санагдаад байх юм" гэтэл Рик хариудна. "Нэрээ дин штэ. Дараагийн үедээ машиндаа үлдээж байгаарэ" гэснээр нүдрөнд бүр мач гэж шаагаад ав. Учир нь эхний хэсэг дээр ирээдүгээс ирсэн Морти чинь нүд нь хөрцөн байсан шүү дээ. Түүний учир ингэж тайлагдлаа. Ингээд Рик Морти цувралын 4-р бүлгийн эхний хэсэг энэ дөрөв өндөрлж байна. Та бүхэн цувралаа үзэж байгаа бол лайктар сэтгэлээ үлдээгээд сайхан subscribe дарчаарай. Та бүхэн үнж үзэгчтэй хайртай шүү. Дараагийн дугаараа тэсэн ядан хүлээж байгаарай.